За тэгээд өнөөдөр бидэнд бас эзний үгийг дамжуулахаар эзэн бас өөрийнхөө нэгэн хүүг илгээсэн байгаа. Тэгээд бидний хувьд бол Бурхны үг гэдэг зүйл бол маш чухал, тийм үү? Бид өнөөдөр хоол идэж махан биеэ тэжээдэг шиг бид бас эзний Бурхны үгээр бид нар өөрийн сүнсийг тэтгэж тэр тэтгэсэн үнэхээр витаминээр тэр тэтгэсэн үнэхээр эрч хүчээр бидний амьдрал маань энэ дэлхий дээр зөв голдрлолоор бас алхадаг юм а гэдгийг энд сууж байгаа Христ итгэгч хүн бүр мэдж байгаа. Харин магадгүй Христ итгэдэггүй түүнийг хараахан мэдэж амжаагүй байгаа хүнд бол Бурхан бол ертөнцийг үнэхээр хайрлсан тийм нэгэн гайхалтай хайрын эзэн юм а. Тэр энэ бүх зүйлийн эзэн бүгдийг бүтээсэн гайхамшигтай нэг юм а гэдгийг бас танд дуулгахтаа баяртай байна. За тэгээд үнэхээр эзний үгэн дээр хэлэхдээ Бурхан хүн талахаар бус Бурханы амнаас гарах үг нэг бүрээр амьдрах болно гэдгийг бас өөрийн өгөөрөө дамжуулан биднэрт өгсөн байдаг. Тэгээд энэ үгийг бидэнд дамжуулахаар Амин талах Христийн чуулганы ахлагч бидний бас сайн мэдэж байгаа Ууган Баяр ахлагч маань хүрэлцэн ирсэн. Манай бүгдээ алга ташин угтаж авцгаая. Халелуя. Цаг ялцуулчихна. Угаасаа цаг болчихлоо. Тэгээд Галил чуулгануудаа энэ дээр гарахдаа эндрээс та бүгдэнтэй мэдчилж байгаа да. Эзний үгийг тэр тусмаа дамжуулах гэж байгаа да. Маш их баяртай байгаагаа уламжлая. Тэгээ өглөө айгу том байсан. Ингээл Галилийн чуулган маань ингээл нөгөө үйлчлэл маань явсаар байгаа намайг бүр хүүхэд болгоцсон. Энэ ямар сандаа тэгээ уулж унжиж байгаа л одоо гарч ирээд хүүхэд юм ярих гал айгу хэцүү болчих. Тэгээд Бурхан бол гайхалтай. Тэгээд бүр сая энэ нөгөө гэрчлэлүүд маань бүр баг миний номлог дуусах ч үгүй яав тэгээд. Тэгээд би араас нь явсан. Яг л миний нөгөө номлох хэвээр бүрнүүд баг бүгд явчихлаа. Тэгээ хурим сайхан боллоо. Хурмын аюул ажиллагаас явуулаа. Би дарагдчихлаа да. Тэгээд өнөөдөр миний хишиг өдөр. Тэгээд би 4 сард өөрийнхөө гүйцээсэн 5 сард болохоор Нямка ирээд миний цаг дээр орсон. Тэгээ энэ удаад бол 6 сард энэ өдөр хурмыг далимдуулж ирсэн дээрээ цаг хугацаагаас бит хоёр нөгөө тэгээд тааруулсан учраас өнөөдөр миний цаг шүү. Тэгээд бүгд хамтаа залбирая. Тэгээд энэ үгийн цагийн төлөө маш давчхан залбираад өгдлээ. Баярлалаа эзэн минь танд талархъя. Таны өгөөмөр хайр, таны нэгүсэл, таны амар тайван, таны гайхалтай оршихуй байгааг төлөө бид талархаж байна эзэн минь. Бидний дэргэд хайртай хүмүүс маань бидний яг энэ суудал дээр хамтаа сууж байгаа амдынхаа төлөө энэ цагт бас Бурханыг ирээж хайж ирсэн хайртай ах эгч нарынхаа төлөө энэ цагт үнэхээр эзэнтэй бүх хийл хүндэл магтаалыг авахын төлөө бид бас гуйж байна эзэн минь. Онцгойлоо үгийн төлөө гуйж байна эзэн минь. Бид бас үгээр тижээгдэж, үгээр өөрчлөгдөж, үгээр шинжлэгдэж, үгээр бас босгон байгуулагдахыг хүсэж байна эзэн минь. Үгэн дотор бид хорогдож, таны нүмер нөөлгийг мэдэрч, таны дотор хараа зориг дотор бас бид алхахыг хүсэж байна. Бид таны үгнээс холдмоор байна эзэн минь. Тэгээ энэ цагт хуваалцах байгаа миний дээр таны сүнс байх болтугай. Ам минь халтрахаас, зүрх сэтгэл минь буруу гэрчлэхээс, худал гэрчлэхээс хамгаалж өгөөрэй эзэн минь. Энэ сууга ахан дүүс юмн дээр таны сүнс байж, зүрх сэтгэлд нь таны үг хүрэх болтугай эзэн минь. Үгээр дамжуулан тэдний амьдралд өөрчлөлт, шинжилэлт ирэх болтугай гэж Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен. Тэгээд би айгу хурдан хугацаанд юугаа солисон л доо. Хуримтай учраас би айгу тийм нөгөө өмнөх юун дээр залбирлын талаар хуваалцсан. Би дараа нь бол гимшил эргэлтийн талаар ярихсан. Хуримны маргааш ийм ярих жоохон тийм айгу сенсгүй хөдөөний хүн болж суурах гээд. Тэгээд айгу тийм гэгээлэг сэдвийг сонгож бид амлалтын талаар хуваалцсан. Мэдээж өчигдрийн хуримн дээр хамгийн оргил цэг нь амлалт байсан тий. Би ч гэсэн өөрийнхөө хуримн дээр хамгийн оргил цэгийг нэрлэшээ гэвэл би амлалтын талаар хуваалцах бол. Тэгээд бидний амлалтын талаар ер нь амлалт гэж өөрөө юу вэ? Таны хувьд амлалтын талаарх ойлголт.
хариуцлах шийдвэр. Тэгээ ер нь маш олон зүйлийг дурдж болно л да. Амлалт маань өөрөө яг тодорхойлчих зүйлүүд амлалт нь өөрөө үнэнч байдлыг, тууштай байдлыг бүр зорилготой одоо юу гэдгийг тэр газар л заавал ихтэй ихэлсэн цэгтэй хүрэх цэгтэй л байгаа. Амлалт өөрөө дотроо. Тэгэхээр миний хувьд бол би та бүгд өмнөх юун дээр хуваалцсан залбирлын тухай бол. Ер нь залбирлын номлол сонссноос хойш залбирлын амьдралттай нь өөрчлөлт гарсан хүн байна уу? 4 сард нэмэгдсэн хүн байна уу? Тэгэхээр бид нар нэгдүгээр асуудал. Бид нар сургаалыг хэрэгжүүлэгчд биш болвол бид энэ ч гэгэрхгүй л гэсэн үг. Энэ ч хичнээн мундаг пастор хичнээн гайхалтай ярьдаг илтгэгч ирээд бүр бурхан таны өмнө яриад ч танд үгээ дамжуулсаар л байхад та хэрэгжүүлэхгүй юм бол залбиралдаа нэг ширхгийг нэмэхгүй юм бол энд өөрчлөлт байхгүй. Энд өөрчлөлт байхгүй бол энэ таны хэрэгцээ байхгүй. Тэгэхээр ах トゥ нар бид нар нэгдүгээрт үгийг хэрэгжүүлэгч байх хэрэгтэй. Бид энэчнээс сургаал сонсоод хичнээн гайхалтай магтаал сонсоод бид өөрсдөө амьдралдаа үр жимсийг хүртэхгүй юм бол бид дэмий цагаа урж ажиллаа хийжсэн дээр. Тийм үү? Гэхдээ бид нар ажлаас илүү чухал тавиад тэр зүйлийг хоош нь тавиад нэгдүгээрт бурхныг гэж ирээд энд зорж ирсэн л бол магтаал дотор өөрөөхөө бүхий л тэр ачаа зовлонгоо өгөөд үгийн цаг дотор өөрийгөө босгон байгуулад амьдралдаа заавал нэгэн өөрчлөлт шинжилтийг нэг алхмыг хийгээсэй гэж хүсэж байна. Таны залбирлын амьдралд нэг ч гэсэн залбирал нэмэгдээсэй гэж хүсэж байна ах トゥ нараа. Тэгээд залбирлыг хэрэгжүүлэгч байгаарай. Тэгээд залбирлын талаар за би хурим хийсэн. Ер нь залбирсан нэг гэрчлэлээ яриа. Би хурим хийх гээд эхлэхдээ би бол мэдээж хамгийн түрүүнд намайг санаа зовж ирсэн зүйл бол санхүү байсан. Тэгээ миний дансанд 200 мянган төгрөг байсан. Тэгээ би яаж хурим хийх вэ гэ. Тэгээд би тууштай залбирсан. Залбираал үзээлсэн. Гэхдээ би жилийн дараа л би хурим хийсэн. Энэ хурим хийх шийдвэр гаргаад залбир эхлэхээс өмнө би 8 жилийг залбирлаар биш өөрийнхөө хүч чадлаар хийх гэж хүчээсэн. Би өөрөө бүгдийг болох юм шиг. Би яагаад би хурим хийн гэж мэдээж хуримтлал хийсээр цуглуулаад байсан. Тэгтэл яаж яж байгаа л үргэдээл нөгөөх нь алга болоо л гэсэн. Гэхдээ би яг тууштайгаар зөвхөн эзэн минь ээ би яг энэ хурмыг хийхийг хүсэж байна. Би энэ хайртай хүндээ би энэ бэлгийг би гайхалтай энэ surprise-ыг барихыг хүсэж байна. Тэгээч би таны амлалтан дотор алхахыг хүсэж байна. Яг хурим гэж юу вэ гэж өөрөө. Би хурмыг хамгийн нандин зүйл байгаасаа гэж хүсдэг. Одоо би тэр хуримгүйгээр гэрлэж байгаа залуучуудыг хуримгүйгээр гэр бүл болцсон хүмүүсийг нэг удаа уучлаасаа гэж хүсэж байгаа. Гэхдээ би бол хурим хийгээсэ. Яг л тэр эзний зөв замаар, яг л тэр бурхны төлөвлөгөөн дотор алхаасаа гэж хүсдэг. Тэгээд эмэгтэйчүүдийг бид нар алмаз гэж үзэх юм бол хамгийн үнэтэй тэр металл одоо бриллиант гэж үзэх юм бол ирчүүд хинбэ? Ирчүүд уурхаач болж хувирна тийм үү? Хэрвээ л эмэгтэйчүүд өөрсдөө алмазлаг байдлаа алдах юм бол шил болж хувирах юм бол хин ч биш тойл болж хувирах юм бол хин таныг олборлох вэ? Гэхдээ хамгийн муухай нь уурхаачд майнинг хийхдээ хамгийн хямд аргаар л олборлохыг хүсдэг. Хуримч хийх чинь үнэтэй штэ. Тэгсэн дээр хоёлаа байрныхаа урьдчилгааг хийжсэн тийм. Би энэ үгийг маш олон сонссон байхгүй маа найзууд. Йоо чи 12 саяар тийм хурим хийж яхаар чи байрны урьдчилгаа солиот юм уу гэ. Гэхдээ би тэр эхнэрийгээ бриллиант гэдгийг мэддэг учраас мэдж байгаа учраас би хамгийн сайн арга замаар хамгийн нанд нь тэр сэв зураас гаргачихгүйд бол хамгийн зөвөр нь эзнээс тусламж гуйгаад олборлсон баг. Би тэгээ залуучуудаа бас энэ цагт бас урамшуулахыг хүсэж байна. Хамгийн сайн уурхаач долоосоо гэж хүсэж байна. Хамгийн сайн зөв замаар тэр алмазыг гимтээчгүйхэн шиг авахыг хичээгээрээ залуусан. Охтууд маань ч гэсэн заавал шаард. Би нэг талаас хатуу гэлээ. Би чамтай хурим хийж ижил бид хоёр нэг гэрт орно. Бид хоёр ариун байдлыг сахия. Бид хоёр ингэхгүй л бол бидний амьдрал өвөөл ирэхгүй гэж хэлэх хэрэгтэй. Тэхгүй л бол та шил болж хувирна. Та тойл болж хувирна. Амьдралтад нь за хатуу илбэл үр жимс маш хэцүү. Тэгэхээр би одоо болцсон хүмүүсийг би бурхны өмнө ирээсэй гэж хүсдэг. Бурхны өмнө хамтдаа суу боломжгүй биш боломжтой. Бурхан ямар өгөөмөр ямар гайхалтай сэтгэлтэй гэдгийг бид мэднэ.
Тэгэхээр ах дүүнараа би одоогийн дараа байгаа саяхан гэрчилж байгаа сувдаага одоо юу гэдгээ өөр тэр баярмаа ингээл би залуу охтуудыг харахтаа би тэр алмазлаг байдлаа хадгалаасаа гэж хүсэж байгаа. Харин залуучуудыг энэ бид нар яг бурхны тэр дуудагсан уурхаачд байгаасаа гэж хүсэж байгаа шүү. Тэгээд би амьдралдаа өөрийнхөө яг энэ залбирлаар дамжуулаад би нэг хэн жилийн дотор залбираад би их нэртэй хүссэн хурмыг хийж өгч чадсан юм аа. Тэгэхээр танд ч боломж байгаа. Та өнөөдөр нэг ч төгрөггүй байгаад ямар ч боломжгүй мэт санагдаад тэрнээс таны хурим хийх мөрөөдлөөс илүүтэйгээр байр хэрэгцээнд бодогдоод байгаа бол та төдийлөн бас тийм сайн уурхаач болж амжаагүй л байна гэсэн үг. Тэгэхээр дахиад Библийг эхнээс нь унших гэсэн үг. Тэгээ хурмын талаар би бол маш юм тийм өөдрөг бодолтой байдаг. Маш гэгээлэг байх хэрэгтэй хаа. Тэгээ хурим бол өөрөөсөө тэгээд хурмын тэр процессыг бид нар бол одоо тэгээд яг хурмын дээр битэр актер бас яг мэдэрч чадаагүй маа. Ер нь бол ингээд өөрөө нөгөө зохион байгуулалт орцохоор яг тэнцээс айгүй хэцүү. Ер нь зохион байгуулалт орцохоор түүртж явсаар байгаа цаг хугацааш айгүй хурдан өнгөрөөл. Гэхдээ аз жаргалтайс бид хоёр тэрийг хийж чадсандаа айгүй тийм баяр жаргалтай үлдсэн шүү. Тэгээд үг холдож үхэр олдлоо гэдэг шиг одоо юу руу гараа. Үгийн цаг руу гараа да. Тэгээд би зүгээр дамжуулаад хурмаар дамжуулаад би охтуудаа, залуучуудаа нэг мессежийг л өгсөн юм. Охтууд нь алмаз шиг бай, эрэгтэйчүүд нь сайн уурхаачд болцгоо. За тэгээ үгийн төлөө. Үгийн цаг маань баг нөгөө Батагийн номлолоос үргэлжлээл явсан. Бата юуны тухай ярьлаа? Урагшлах талаар шүү дээ. Машин зэшингээ цааш гоё өрстэй. Тэгээд энэ миний хуваалцах байгаа зүйл яг Батагийнхыг үргэлжлүүлээл яваа. Тэр зүйл дээр бол Мосе 12 ахлагч томлоод Канаан нутгийг тандуулахаар явуулж байгаа. Тэндээс 2 нөхөр ирж байгаа тий. 2 нөхөр биш 12-аа ирээд тэр 12 нөхрийн 10 нь бид нар бол тэр газар орох боломжгүй тухай гэрчлээд харин 2 хүн биднэрт боломж байгаа тухай гэрчилсэн. Бид нар тэр тухай үзсэн тий өмнөхийн өн дээр сургаалын цагаар. Тэгээ би та бүдэд айгу төгшөөлөхгүй юугаар уншаал явчих заяа. Тэгээд 10 нөхөр юу гэж хэлж ирсэн бэ гэвэл энэ ч байж байгаа юм. Тэр биднээс хитрхийг хөгжрөхөд бол бид тэр ард түмний өөдөөс өгсөж очиж чадахгүй гэсээр байсан. Тэгэхүү өөрсдийн тангасан нутгийн талаар тэд Израилийн хүүгүүд базаахгүй мэдээ дэлгэрүүлж бидний тулгсан тэр газар оршин суугтыг цөлмөж иддэг нутаг бөгөөд тэднийг харсан бүх ард түмэн хэмжээшгүй том юм аа. Тэнд бид Нефилимийг харсан. Анакийн хүүгүүд нь Нефилимээс гаралтай байлаа. Бид өөрсдийнхөө нүдэнд зарцаа мэт болсон бөгөөд тэд нүдэн ч тийхүү байлаа гэж байна. Тэгээ Нефилимчүүд яагаад тэр 10 нөхөр айсан бэ гэж. Нефилимчүүдийн талаар мэдэх үү? Нефилимчүүд гэж яах юм? Юун дээр байгаа? Эхлэл номон дээр байгаа. Энэ бол хагас бурхан, хагас хүн гэж хэлэх юм уу? Яг эхлэл номон дээр та өөрсдөө уншаарай заа 6 дугаар бүлэг дээр байгаа. Энэ бол бурханы тэнгэр элчнэр дэлхийн хүмүүс татагдаад хайр сэтгэлтэй болоод хагас бурхан, хагас хүн гэдэг айгуу том. Одоо нөгөө Google-тэй бол Hercules Center гэсэн үг байхгүй юу? Яг тэдний очих гэж ирсэн бурханы амлагсан нутаг нь тийм хүмүүстэй авраг том хүмүүс байж байдаг. Хүчрэх бааtruуд байж байдаг. Тэгэхээр 12 хүний зөв. Гэхдээ тий. Биш 10 хүний зөв. Гэхдээ тэр хоёр сүрж исэн нөхрийн хүч тэр хоёрын одоо авч чадна гэсэн итгэл нь юун дээр байсан бэ? Юунд найдсан бэ гэвэл бурханд байсан байна. Тэгээд тэр хоёр гайхалтайгаар нөгөөдөлөг эсрэгээр няцаасан зүйл нь энэ ч тэр тусмаа Калеб ингэж хэлж байгаа юм чинь. Гэтэл Калеб ард олныг Мосегийн өмнө намжаагаад бид гарцаагүй дийлж чаддаг учраас өксөж очиод тэднийг эзлэн авцгаая гэж байгаа юм. Тоолго 13 дугаар бүлэг дээр. Тэгээд энд бас 14-ийн 7 дугаар эшлэл дээр нь зөвхөн эзний эсрэг л бүү тэрслээ. Тэр нутгийн ард олноос бүү. Тэд бидний хоол болно. Хамгаалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд эзэн бидэнтэй хамт байна гэж байгаа.
Ингээд Калиб Йошуа хоёр эсрэг байр суурийг хамгаалаад ингэсэн чинь нөгөө 10 нөхөр чинь бүр эсрэгээр бас. Бүр бид нар бол хараад яагаас барахгүй юм байна. Хөдөлөө ерөөсө буццгаа. Одоо ерөөсө Египт рүү буцах ахлагчаа томдоод хэдүүлээ явцгаа гэдэг бүр ийм шийдвэр гаргаж байгаа. Энэ үед нь Калиб тэр хүмүүсийг ятгаж байгаа. Бид нар бол яаж хийж байгаад барнаа л гэдэг. Тэгээд Калиб инхүү ярьсны дараа тэгээ бүр тэр хоёрыг ятгахсан чинь тэр 10 нөхөр бүр ард түмэн нийлээд наа хоёроо чулуугаар шидэж алцгаая гэдэг бүр айгүй аимшигтай тэд нар нь бол бүр энэ тоолго номыг таад бүр унших юм бол энэ тэрсэлсэн нөхдөөдийн талаар бол маш их талаар мэдээлэлтэй болно гэж байна. Тэгээ үүний дараа Моше ямар шийдвэр гаргасан бэ гэвэл Моше бас л Бурханаас гуйж байгаа. Ард түмээ энэ газар руу бүгдээрээ явъя. Энэ бол бидний амлагдсан, бидэнд өгөгдсөн газар шүү дээ гэж нөгөө ард түмэн бас л гомдлоо. Яа да энэ ч Египтэд одоо цогц булах газаргүй болчоод одоо бид нарыг иш аваа гарчуу гэл хөөрхөн нөгөө Мошегийн зовлон бол маш хэцүү. Тийм биш Библиэлд дурддаг үл итгэгчдийн үе гэж тэнцээ бүр тодорхойлогдсон байж байгаа. Маш олон би ийм статистик дуртай тэгээд хэдэн удаа гомдлсон бэ гэдэг. Тийм статистик зүгээр дэше тоод хомшгүй бол юм байна. Тэгээд Моше бас энэчнээс бас гуйж байгаа юм цаавас. Би гуйя. Энэ ард түмнийг Египт одоогоос хүртэл уучлал ирсэн шигэ хайр инэрлийнхээ агуугаар ард түмний хэрлэнцийг өршөөгөөч гэлээ гэдэг. Моше гуйж байгаа. Үүний дараа Бурхан хариулж байна. Тинхүү эзэн айлтгтай би үгээр өршөөлөө гэвч бүр эзнийг яр болдраад үлхэн. Египт бол миний цог жавхлан миний бүтээсэн тэмдгүүдийг харсаатал ийхүү 10 удаа намайг сорилоо гэж байгаа байхгүй. Тэгснэ энэ чинь 22-оос нь эцэг өвгөд нь миний амласан тэрл нутгийг үзэхгүй бөгөөд намайг өдөө хатгсан хүмүүсийн хинэнч түүнийг үзэхгүй. Харин миний зарц Калиб өөр сүнстэй байж намайг бүрэн дагсан тул түүний орсон тэр нутагт нь би түүнийг аваачих бөгөөд үр удам нь тэр газрыг эзэмших болно. Гайхалтай. Калиб өрөөгдөж байгаа. Калибд Бурханы ирсэн амлалт байж байгаа. Тэгээд бид та бүгд нэгэн гайхалтай итгэлийн баатарын талаар. Энэ бол дэлхийн 2 дугаар дайны үеийн баатар байж байгаа. Desmond Thomas Doss гэдэг. Сонсч байсан уу энэ нэр? 1919 онд төрсэн тийм гайхалтай итгэгч хүн байна. Тэгээ энэ хүн юугаар алдартай вэ гэж. Энэ хүн бол дайны үед цэрэг байсан байгаа. 2 дугаар дайны үед цэрэг. Тэгвэл эмчийн үйлчлэл хийдэг зэрэг гэж байгаа. Тэрээр Guam, Philippine, Япон гэдэг энэ 2 дугаар дайны үед нөгөө Pearl Harbor-ыг бөмбөгцснөөс хойш Америкчууд дайнд орж эхлээд одоо энэ Зүүн Азийн орнуудаар ингээд юунаасаа дайнтай болж эхэлсэн үеэс Америкчууд цэрэг татагдаж эхэлсэн. Тэр үеэс энэ Desmond гэж залуу цэрэг татагдаад очсон өдрөө асуудал болсон. Би зэвсэг барьж хүн алахгүй. Гэхдээ чи тэгээд нөгөө тэр чинь айгүй ойлгомжгүй шаардлага болно өстэй. Тэгээд ахлагч нар нь цэргийн дарга нар нь чи тэгвэл яах гэж ирсэн бэ? Би энэ дэлхий дээр бүгд алахыг хүсэж байхад би нэгийг аврахыг хүсэж байна. Та надад эмчийн үйлчлэл өгч. Би зэвсэг барихгүйгээр би хүн аврах гэсэн дайны үед. Desmond-ийн энэ санаа нь нөгөө цэргүүдэд бол жишээ нь энэ чинь цэргийн хүн байгаа бол ойлгоно үстэй. За сте эргүү гараад ирлээ те. Чи зэвсэггүй чамаг дайсан буудвал чи яах юм? Гэл нөгөө төсгөө Бурхан намайг хамгаална гэл нэг талаараа бүр айгүй хэцүү л байсан. Би цэргийн хүмүүсийг нь бас айгүй ойлгоод байгаа энэ чэнэс. Тэгээ Desmond-ын барьжсэн хоёрхан зарчим уу. Тэднэрт бүр цэрэг тавьсан дарга удирдлагуудаа тавьсан хоёр шаардлага гинэ. Ерөөсөн. Би нэгдүгээр зэвсгээр ч хүн алахгүй гэж байгаа. Хоёрдугаар би эзний өдрийг ариунаар сахина. Бүтээсэн өдөр би байлтахгүй шүү гэж байгаа. Тэгээ нөгөө цэргийн дарга нар бүр энэ дээрсэн бүр шоконд орно үстэй. Тэгээ ямарсан тэнд дотроо байдаг тусгай дасаг руу мэдрэлийн дасаг руу явууч. Очоод эмчт үзүүлэг. Яалтчгүй тэгээд эмчлэр үзээд тэрсэн бүр асуудал үүсээд цоо ирүүл байдаг. Тэгэхдээ гайхалтай нь христчин хүмүүс байсан учраас ойлгосон баг. За окей ойлгож байна. Чамаг. Тэгээд эн чинь бүр маш олон процесс явсны дараа Desmond 2-3 жилийн дараанаас байлтах хэрэг авч байгаа. Зэвсэггүйгээр. Тэгээд даргаах нь хэлж байгаа үг. Энэ Библи чинь чамайг хамгаалах болтгоо гэд. Өвөртөн зөвхөн Библийг нэгээд
эмчийнхэн зүнхийг үүрүүлээд дайнд оруулж байгаа. Энэхүү 45 онд Японы Окинава арал дээр болсон. Нөгөө нэг түрүүшин залбирал дээр бөмбөг хаяхаас өмнөхөн гэсэн үг. Өмнөхөн 5 сард нь Окинава арал дээр болсон тулдааны үеэр Дезмонд зэвсэггүйгээр зөвхөн Библиэ өөртөлж байгаад тэр ирэг дээр болсон тулаанд 75 хүний ам аварсан байна. Америк, Япон нийлсэн хүмүүс юм. Үүгээрээ тэрээр гайхамшигыг гэрчилж, гайхамшигтай баатарлаг гавьяа байгуулж нөгөө медаль оф honor гэдэг гайхалтай медалийг авсан. Тэгээд ер нь шагналууд нь тасраагүй байж байгаа. Тэгээд энэ хүний талаарх гайхалтай кино хийгдсэн байж байгаа. Өөрийнх нь дурдтгал ном хийгдсэн байж байгаа. Тэгээд та бүгд энийг үзвэл энэ киног нь үзсэн байгаа юу? Hacksaw Ridge гэдэг энэ гайхалтай гоё кино байгаа. Тэгээд энэ киног бас үзээрэй. Энэ кинон дээр гарч байгаа тэр зүйлс бол яг бодит цэвэр түүхэн хүн байж байгаа. Тэгээд дүгнэлт бидэнд ийм гайхалтай итгэлийн баатрууд тэр Дезмондын тэр хүч хаанаас гараад байв гэж. Тэгээд тэр чин бүр цэргийн ангид байх хугацаанд нь тэрнийг доромжилдог байж байгаа тийм. Ингээд за энэ чинь нөгөө нэг сүмийн мангар минь яасан одоо ингээд үл чи яаж тэр дайны талбарт очиод чи энэ чи өөрийгөө хамгаалж авах чад. Дарга нараас нь илүүтэйгээр цэрэг одоо дотоод нөгөө нэг юу диграм орж ирнэ шүү дээ. Шамаас олж бид нар одоо ийм тэнэг байдалд орж яана гэл ингэх үед Дезмондын байрсан гайхалтай зарчим. Энэ дуртгал ном дээр бүр өөрөө бичсэн зүйл нь бол Матай ном намайг тэнцээд дисгэж үлдээж чадсан юм аа. Матай номны 7 дугаар бүлэг дээр юу байдаг вэ гэхээр чи чамд хүн хэрхэн хандаасаа гэж хүсэж чинь чи тэрүүгээрээ өөрөө эргүүлээд хандаарай гэж байгаа тийм. Одоо би зүгээр яг өөрчлөлгүй зүгээр давчлаад хэлчих. Энэ зүйл нь нөгөө цэргүүдийг бүр айгүй хэцүү байдал байна. Нөгөөдгөө чинь дарамтан талаар өдөр одоо нөгөө баашаас жорлон ингээд одоо нөгөө нэг хэцүү байлгах тусам тэгээс зүгээр юу ч болоогүй юм шиг л нөгөө хүмүүстэй сайн харилцаагаа хадгалаад ингэсний хүчинд тэр хүнд юу ирсэн бэ гэвэл хүндлэл орж ирсэн байж. Тэгээд тэр тусмаа дайны дараа баатар болох үед тэр гайхалтай гэрчлэл бол түүний амьдралд бий болсон. Энэ зүйл нь өөрөө гэрчлэхтэй бурхнаар дамжуулан. Тэгээд бүр тэр дуртгал ном дээр хэлсэн. Энэ дэлхий бүгдээрээ дэлхийг урж тасч хахад яагаад би ганцхан буланган ч гэсэн наагаа зогсож болохгүй вэ гэж. Үнэхээр гайхалтай итгэлийн энэ баатрын талаар та бас тэр Hacksaw Ridge гэдэг 2016 онд хийгдсэн киног олж үзээрэй. Бас гайхалтай гоё кино байгаа. Тэгээд тэр Дезмондын зан чанарыг авч үзэх юм бол тэр эзэнд нэг л удаа хэлсэн амлалт байж байгаа. Би хүн алахгүй. Бурхны 10 хуйлаас татсан тий. Тэр өөрийнх нь юун дээр бол бүр гэртэн нэг юм сүвнэр шиг юу гэдэг юм бэ? Бурхны 10 хуулыг нэг юм юу болгоод балкат болгоод юу атсан байдаг шүү дээ. Тийм тавьсан. Тэрэндээ би бол заавал сахина гэдэг тийм юугаад өөртөө амлалт өгсөн баг. Тэгээд би тэндээс цэрэгтэй тавьсан очоо шаардлага нь болохоор би хүн алахгүй эзний өдрийг ариунаар сахина гэж байгаа. Тэгээд мэдээж амлалт хэцүү гэдгийг Дезмонд өөрийн биеэр туусна. Тэрийг дарамтлсан. Тэрнийг унгаахын тулд тэд нар маш их хүч эргэлсэн, маш их зовоосон. Тэгээд маш их бүр илэг доог болсон байж байгаа. Христчин гэдэг нэрнээсээ болоод тэр тусмаа бүр итгэлээ сахи гэснийхаа төлөө маш их хавчлага дотор явсан. Гэхдээ тэр үнэнч байсан. Тэр тууштай байсан. Тэр энэ зүйлийг амлалтыг эхлээс нь дуусах хүртэл хараа зорилгон дотор алхаж чадсан юм ах дунараа. Ийхүү энэ дэлхий дээр байгаа нэгэн баатар ч гэсэн Библиэл дээр байгаа нэгэн баатар бол бас Калиб байгаа. Калиб маань өөрөө энэ ч өргөжлүүлээд би та бүдэд уншиж өгье. Йошуа номон дээр тайлагдчихж байгаа тийм. Та бүгд амар байна уу? Библи уншихгүй тэгэл найз нөхөр энэ ч ээрж байгаа л нэг өөрөөхөө уншичаал тий. Тэг би яг цаг байгаа учраас галс тавчлаад юм шаа юу. Тэгээд түрүүн бидэнд хэлэгжсэн тий Калиб маань өөр сүнстэй учраас бурхан тэр газар өөр удамчин очих болно гэж. Тэгээ би энэ ч та бүгдэд уншаад өгье. Иймд Мосе тэр өдөр тангаргалын хэлэхдээ хөл тавин алхсан газар нутагчин чамд болон үр хүүхдүүд чинь үрд мөнхөд өв болгоо. Учир нь чи миний бурхан эзнийг байгаа бүхнээрээ дагсан билээ гэсэн. Харин одоо харагтун Израильчуудыг цүл газар явж байхад эзэн энэ үгийг Мосед хэлсэн. Тэр л үеэс хойш эзэн амлсныхаа дагуу
45 жилийн турш намайг амьд байлгав. Ийхүү өнөөдөр намайг илгээсэн. Ийхүү Моше намайг илгээсэн тэр л өдрийн шиг би одоо ч хүчтэй хэвээрээ байна. Би яг л тэр үеийн шигээ тулдах, гарч орох хүчтэнхээ байна. Тэр өдөр эзний надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд агуу том бэхлэгдсэн хотууд, анагчууд байгаа гэдгийг тэр өдөр та сонссон. Гэхдээ түүний хэлсэнчлэн эзэн надтай хамт байж тэднийг би хөөн гаргах учиртай юм а гэж. Амен. Ах トゥ нараа, таны амьдралд Бурхны өгсөн амлалт, хараа, зориг байгаа. Та ч гэсэн хэн нэгэнд өгсөн амлалт байгаа. Энэ амлалтанда тууштай, дэвчээртэй зогсцгоо ах トゥ нараа. Бид нар Калибаас суралццгаая. Бид нар Десмондоос суралццгаая. Таныг хавчиж байгаа, таныг энэ хараа зорилгоос ч унгаах гэж байгаа маш олон хүч байгааг ойлгож байна, мэдж байна. Байр, машин, хэрэгцээ, үл итгэгчнэр, үл итгэдэг найз нар, ах トゥ нар тэр тусмаа бүр хамгийн дотны хүнээсээ тийм Христ итгэлийнхаа төлөө хавчигдах гэдэг бол бас амар их зүйл шүү дээ. Бүгдээ ойлгоцгоо энийг. Гэхдээ тууштай байцгаая. Төвчээртэй байцгаая. Тэгээ бүгдээ хамтдаа залбирая. Эзний өмнө ирцгээе. Бидэнд гайхалтай юм итгэлийн ах トゥ нарыг өгсөн байлаач, тэд амлалтаа хүрсэн байлаач, Бурхны амлалтаас муу байж чадах уу, сул байж чадах уу гэж. Үгүй дээ ах トゥ нараа. Бурхны амлалт бол хизээч говьшгүй, хизээч дайвшгүй. Хинээс ч гарч чадхааргүй тэр төвчээрийг, хинээс ч гарч чадхааргүй тэр хүч чадлыг Бурхан өөрөө бидэнд тэртээ тэргүй хангалттай мэдлээ өрсөн. Библиэлд нэг гайхалтай статистик байдаг нэ. 31,173 амлалт байдаг гэж. Хүмдөрлөгтний төлөө бидэнд амласан. Бид энэ амлалтыг хэрхэн хүртэж чадах вэ? Бид хэрхэн тэр амлалтыг авч чадах вэ? Нэгэн цагт Мосе Египтээс гараад Бурхан түүнд амлаад би чамайг Канаан нутагт аваачна гэд амлалт 40 жилийн хугацаатай байсан. Яагаад? Яг үнэндээ тэр зам бол 11 өдрийн аялал байсан. Та бидний амьдралд Бурхны өгсөн амлалт 40 жил болох юм шиг үстэй. Мосегийн үе яагаад 40 жилийн турш туулва? Тэд хараа зорилгондоо. Тэд өөрсдөө өгсөн Бурхны гайхалтай ивэсэл, нэгүсэл үргэж гомдолдог байсан. Ах トゥ нараа бид өөрсдийнхөө зүрх сэтгэлээс тэр гомдлын зүрх сэтгэлийг авч хайцгаая. Ягаад Библийн 4 ном дамжин Левит, Тооллого, Нийт хууль энэ бүх номыг дамжаад биднэрт үлдээсэн тэр 40 жилийн хугацааны гомдол бидэнд яах гэж хэрэгтэй вэ гэж бид тэднээс суралцах хэрэгтэй. Ах トゥ нараа, эзний амлалтыг бид 40 жил биш бид хамтдаа 11 өдөр туулцгаая. Бид нар тууштай байцгаая. Тэгээд Бурхны амлалтанд бүх эргэл зах トゥ нараа. Нэгэн цагт Бурхны амласан гайхалтай амлалт таны амьдралд заавал биелэх болно. Ногийн Бурханд амласан гэрээ солон мэт таны амьдралд татах өдөр ирнэ гэж итгэж байна. Халелуя. Бүгдээ хамтдаа залбирцгаая. Бүгдээ эзний өмнө ирцгээе. Тэмээ эзэн минь бид энэ цагт л үнэхээр таныг илүүтэйгээр санд тусаж. Бид бас өөрсдөө яг зүрх сэтгэлдээ бид өөрсдөө шүүхийг хүсэж. Бидний хараа, бидний зориг, бидний дэвчээр яг юунд хүрэх? Бид хизээ өдөрчих болоо гэж айлгүйгээр эзэн минь таны амлалт, таны хараа зорилгонд бид тууштай байхыг хүсэж байна эзэн минь. Хөлбөнд баруун зүүн тийш гуйхаас арга шухархаас харин та хамгаалж өгөөрэй эзэн минь. Бид яг л тэр Калибын итгэлийг та урагшлахыг хүсэж байна эзэн минь. Мөн Калиб төгсөн тэр амлалтын дотор тэр амлалтыг бас бид хүртэхийг хүсэж, бид авахыг хүсэж байна эзэн минь.
Та бидэнд ямар амлалтыг өгсөн? Тэр амлалтын хараа зорилгон дотор бод бид бас хорогдохыг хүсэж байна айсан байна. Тэгвэл бид хайртай их орныхоо төлөө, бид өөрсдийнхөө амьдралд үр жимс болохны төлөө, өөрсдийнхөө итгэлийн төлөө, бидний өөрсдийнхөө сул байдлын төлөө, сул дорой итгэлийнхаа төлөө таны өмнө ирж ирсэн байна. Харсан хараа эзний амлсан амлалт биелээ болно гэдэгт би итгэж байна. Халелуя. Дахин нэрхөө
байна уу эзэн минь ээ. Бидний амьдралд амлсан амлалт, бидний амьдралд өгсөн хараа зориг бүрэн биелэх болтугай. Бид амлалтын газар орох болно. Бид баяр хөөртэйгээр эзний дуу хөөртэйгээр эзний магтаалыг магтах баяр хөөртэйгээр энэ замаа дуусгах болно. Эзний амлалт, эзний хараа зориг бидний амьдралд солон мэд татах болно. Хатанараа эзэн алдарш болтугай. Амен. Амен. Эзэн алдарш болтугай.